Сонсогч та бүхэндээ өрөөмөнд яг дахин хүргэе. Дэлхийн монголчуудын хэмжээл радио 88.3-аас 7-гийн ногоос басан гарагийн 20 цагаас хүргэж байгаа хоол болтол хов зугаа оройтой шаршуу нэвтрүүлгийн 2025 оны 5 сарын 7-ны 5 гарагийн дугаар шударгад бэлэн болоод байна. За студид хүлэгч Чанцаа Ами найруулагчаар ундрах нар ажиллаж байна. Нэвтрүүлгийн хамтраалагчаар Аржинчвлангийн анхны ундрахаас авсан аршин хандгаатай Жанчвлан мөн Your Home Your Zone Best Budon Баян зүрх салбарт агуулгах зөвлөлөг хотолтой зарласан байгаа ахнэ. Бэл зугаануудаа орой мэнд хүргье. За бүгдэнд нь үчи мэнд орой мэнд манайхан бацхтай бэлэн л үсттэй. Тэрийг сансан л үсттэй. Байж байгаа дээр нь санжил байгаарэ. Байхгүй болчихгүй. Юмыг ааж мэдхүү байхгүй болчих. Магадлал нэг ууртай гэж байна шүү. За өнөөдөр танилцуулах алдарнуудад товчхон дурдъя. За амиг чихэж танилцуулах учраас миний танилцуулах алдартай хятадын алдар жүжигчин, найруулагч, жүжигийн зохиолч, продюсер Жоо Шинчи буюу Стивен Чоугийн тухай танилцуулахаар бэлдсэн байна. За бид нар Шаолины хөл бөмбөг, за Кунфу Вумен гэдэг киногаар нь сайн мэдэх бах тий. Кунфу мэддгүү нөхрөл тэр Кунфугийн хороолд очичаал бүр сүх мөх бүлгэнд орно гэх тий нэг авгаа маа алгадуулж идэг лээ тий. Амар гашгардаг авгаа байдаг шүү. Гэж ойлгох нь хамаагүй хүсэрдэг. За тэр киноны чинь гол дүрийг бүтээсэн жүжигчин залуугийн тухай танилцуулах нэ. За энэ хүний талаар ёстой мэдээлэл сонсч байгаагүй юм байна. Тэгэхээр ямар амьдралтай хүн бэ гэдгийг нь бол сонсоход их таатай байна. За би алдарт нь л гоорё. За нэлээд халгаж төрөөжүүлэл хүргээгүй. За энэ жилийн хувьд бол хүрхээс өөр аргагүй буюу Keanu Reeves-ийг танилцуулахаар бэлдсэн байна. Keanu Reeves-ийг танилцуулна гэсэн. За мэдээлэл ихтэй хүнэлтэй, маш их мэдээлэлтэй. Тэгэхээр би ер нь сонирхолтой баримтуудыг л төвчлэе гэсэн. Бараг л хүн болгоо амьдралын мэдчихийдэг. Тэгсэн ирний олонний нүдэн дээр байдаг ирний энгийн амьдралтай. Олон хүмүүсээ хайр татсан жүжигчин гэдгээр нь бидэрсээ гоё жүжигсэн шүү дээ. Би Сандра Буллоктай гэрэлжээсэ, үерхээсэ л гэж боддог гэсэн шүү дээ. Тэгээ яг алдараа нэртэй болсон ч гэсэн хувийн амьдрал нь бол бас тийм дардсан бол байгаагүй. Нэг хүний талаар мэдээлэл өгсгөргэй тийм ээ. За 1964 оны 9-р сарын 2-нд төрсөн. Одоо бол 61 настай Канадын жүжигчин байгаа. За Reeves-ийг телевизийн урлаг сонирхогчид болохоор детектив төрлийн киногаар нөлөөх мэт юм болоо да. Билба, Тэдийн Содан адал явдал, хурд ам өрсөн тоглоом, за Matrix бас юм л баг тий. За Константин, Драми, нуурын дэрэгдэх байшин зэрэг кинонууд нь тогтсноор илүү хүмүүс сайн мэддэг. За Reeves-ийг болохоор театрын урлагт Канадын алдарт Манитобагийн төв театрт удаа дараа тавигдсан Гамлет жүжигийн үзэгдэл болохоор гол дүрийг бүтээж судлаа шүмжлэгчдээс бас маш өндөр үнэлгээ авчихсан буюу тайзан дээр бас дүр тоглож исэн юм билээ. За Reeves-ийг Ливан улсын нийслэл Бейрут хотно англи гаралтай хувцсны загвар зохион бүтээгч мэргэжилтэй Патриси Тейлор, Англи, Ирланд, Португал, Хавай, Хятад гаралтай нэг үсэн санагдсан. Геологч мэргэжилтэй Самуэль Нолан Reeves нарын хүү бол мэндэлсэн байдаг. За тэгээд Reeves-ийн хувьд болохоор кинонд тоглох урилгыг аваад зураг авалт болох тухайн газараасаа орон сууц ч юм уу аль эсвэл юу агаад гэсэн. Цочод буудал хүсэж амьдардаг байсан. Тэгээд Холливуд дахь Шата Мармон гэдэг цочод буудалд удаа хугацаагаар бүр амьдэрсэн буюу хүмүүс баг гэр нэнд байд юм уу да гэж бодогдохоор тэндээ амьдарч байсан байсан. За тэгээ анхныхаа байшин болохоор Лос Анжелест Холливуд хэлзээр ойролцоо бүр 2003 онд буюу нэлээд хожуулс өөр ингэсэн байшинтай болж исэн. Тэгээ Нью-Йоркийн төв цэцэрлэгийн дунд бас нэг юм орон сууцтай гэж яригдсан юм билээ. За одоо бол Америкийн нэгдсэн улсын хараа дээрээс нь болохоор давхар Канада, Англи иргэншилтэй юм хүн байна. За хөрөнгийн хувьд хэдэн төгрөгийн мөнгөтэй юм болоо гэж бодсон. Одоо нэг 400-аас 500 сая $5 хөрөнгөтэй. Тэгээ өөрийн бүх зүйлээ ер нь бол одоо юу гэдэг хүссэн бүхэл юм худалдаж авах боломжтой тасаг хангалуун тэгээ үр цацаал одоо принт хэрэглэл явуулж боломжтой хүн баггүй. Гэтэл ерөөсөө тэгждэггүй. Энэ хангалуун амьдралд огт нэг ирдэггүй буюу тийм принт хөөгдөггүй тэгээ нэг амар машин унаад ч гэдэг юм уу нэг сүртэй юм хийгээ яваад идэггүй юм билээ л дээ. Энгийн таруу амьдралаар амьдрахыг бол өөрөө илүүд үздэг. За бусдын адилаар энгийн кофе уудаг. Заримдаа юу гэдэг хэржүүлээ цагаараас цэцэрлэгт хүрээлэнгийн санал дээр суугаад өдрөө хоолндоо зүгээр л сэндвич идэж байгаа тохиолдлууд тэгээ зураг нь энд маш их тарсан байдаг. За тэгээд энэс гадна Reeves болохоор Instagram хуудсан дээрээ энгийн хүмүүстэй хамт одоо кафед хоолж байгаа зураг нийтийн тээврээр зочиж байгаа зураг нь манайхан зөндөө харсан баг тий Петронд ч явж илээдэг хасаагүй явж идэг нийтлэгддэг. Тэгээд Reeves-ийн үед юу гэм бэ? Буйны үс аяг хийдэг. Тэгээд 100 сая орчим $-ыг сайн үсийн аянд зориулсан. Гэхдээ энэ талаараа бол энэ тийм точоод ч юм уу нэг тийм яриад идвэл юм билээ л дээ. Өөрөө хийсэн сайн үл өөрийн эд хөрөнгө алтар хүндээ ер нь л тийм гайхуулдаг төрлийн огт биш. Тэгээд нэг ярилцлагын үеэр хөтлөгч асуусан юм байл л да. За та ингээд буйны үлсийг маш их хэрэг хийдэг. Яагаад энийг ер нь хүн амьтанд хилдэггүй юм те? Бусад алдлуудын хувьд бол би чи ийм ч удаа санд өгсөн, тийм ч удаа хүнд тусламж үзүүлсэн гэл ингээд ярьдаг. Гэтэл та бол тэгдэггүй штэ. Гэж ихт нь хариултын юу гэсэн гэхээр маш их ичсэн гинэ. Ичээд үгүй эн чинь нэг тийм сайрхаад ах юм биш штэ.
гэж хариулж байсан юм билээ. За тэгээд жүжигчин залуугийн амьдрал бол ерөөсөө тийм дардан байгаагүй. За Бейрутад төрсөн 3 настай байхад аав Самуэль Номлон Ривс нь болохоор Харт амих одоо олон удаа худалдаасан хэрэгээр шоронд орсон. За тэгээд аав нь шоронд орсны дараа болохоор ээж нь бүр 4 удаа гэрэлжсэн. Аваас нь хоош гэрэлжсэн. За тэгээд ахлах сургуультай бас тийм ч томоотой байгаагүй гинэ. 5 жилийн дотор 4 сургуулиас хөөгдөж исэн юм байна. Хөдөлгөөнтэй хөөгдөөсөн учраас одоо гэх шиг юм нэг тийм даруухан юу гэдэг төв бол байгаагүй. Нэлээд хөдөлгөөнтэй хөөгдөөсөн. Тэгээд хоккей маш сайн тоглодог гэсэн. 10 жилдээ тоглодог гэсэн учраас ирээдүйд бол мэргэжлийн тоглогч болохыг маш их хүсдэг байсан. Жүжигчин болно гэж боддгоо. Хоккейн тамирчин болно гэж боддог байсан ч гэсэндээ хүнд гэмтэл авсны улмаас энэ мөрөдлөнгө орхиж исэн юм билээ. Ингээд ээжийнхэн хамт Австралиг зөрөөд ээжтэйг хамт явсан. Австралид хэсэг хугацаанд амьдарсныхаа дараа болохоор Канад руу яваад тэгээ Канадд бол бүрэн дүнд боловсрал бол тэнд яг эзэмшсэн юм билээ. Ингээд 86 оноос болохоор Лос Анжелесийг одоо зорж очиод тэнд жүжигчин болох гараагаа ингээд эхлүүлж ирсэн. Тэгээд жүжигчнийх нь гараа нь бол яг бусдын адилаар тийм ээ туслах дүр тоглож эхлээл ингээд тэгээд яг нүдэ олон гэдэг шиг өөрийнхөө тохирсон дүрж тоглож эхснээр олонд бол хүрсэн. Тэгээд эндээсээ болоод алдар нэр цугаа бол алдаагүй тэгээд хөрөнгө мөнгө бол асралтгүй араас орж ирсэн маа л да. Хэмжээний мөнгө олоод эхэлж байгаа алдар хүн тоглоод ирсэн ч гэсэн тийм одоо Ривсийн Айрс зам бол огт өөрчлөгдөөгүй баг жүжигчин гэж ярьд юм билээ од гэж яригддаг юм билээ. За тэгээд энэс гадна бас нэг фактны юм гэдгсэн чинь олон хүмүүсийн өмнө хизээж тийм арх дарс хэрэгэлсэн байдлаар ч юм уу согтуу нэг ч таарлаж байгаагүй. гэдэг. Яг ямар нэгэн одоо хууль бус үйлдэл хийхгүй тийм ээ хууль зөрчихгүй ч гэсэн энэ согтуу явж байгаа ч юм зургуурхан гарчаад идэг шүү дээ. Ревзийн хувьд болохоор тийм огт байдаггүй. Хизээч олон өмнө согтуу харагдаж байгаагүй. За тэгээд оддын өвчнөр өвчлөөгөө цөөхөн жүжигчтэй нэг гэж хэлдэг юм байна. За тэгээд бүсгүйчүүдтэй хайр сэтгэлийн холбоо тогтоож исэн ч гэсэндээ яг тэр харилцааны хувьд бол нэг тийм удаа хөргөлжлөхгүйгээр салчаад байдаг байсан. За хамтран ажиллагчаа танилцуулаад хоёлоо үргэлжлүүлье. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Аржинчуулангийн анхны ундрагаас авсан аршин хандгаад Аржинчуулыг танилцуулъя. Тэгэхээр Аржинчуулангийн аршиныг монголчууд эртээр үеэс олон төрлийн эмгэгийг лаашуулах, биеэ эрүүл байлгах зорилгоор хэрэгжилж ирсэн. Эмч Марамбуч гэсэн энэ аршиныг хэрэглэхийг зөвлөдөг байсныг тухайн үеийн ном сүтэртэн бүр тэмдэглээд үлдээсэн байдаг бахан. Лаашуулах чадварыг монгол олон зөвлөлтийн эрдэмтэд 20-р зуунд шинжлэх ухааны үндэслэлтэд судлаад энэ ундраг дээр нь бишгэлэн анхны бүтээгдэхүүн болон совлил байх байсан байна. За хандгаад Аржинчуулан аршины их ундрагыг нь бохирдуулахгүй юу? За хугацаанд онгон багшин байдлаар нь хадгалах, хойч үедээ өвлүүлүүлдэх үүднээс 2011 оноос ундрагыг нь онцгой хамгаалтанд авсан юм байна. За тэг хэрэглэгч болондоо хөрөх зорилгоор хаанч хизээж хэрэглэхэд хялбар хүнс дээруулэх шаардлагыг хангасан савлгаатаар үйлдвэрлэх болсон буюу яг л нөгөө хажууд нь очиод аваад шинээр нууж байгаа юм шиг тийм. Яг байна. Тийм л одоо байдлаар бидний гарт ирдэг гэсэн үг. За тэгээд жин асаж байгаа тамирчид энэ аршааныг хэрэглэхээр шүрмэс татаад идэг үгний. Тэгэхээр жингээ асаж байгаа хүмүүс хамгийн их тулгардаг юм хөр маяг шууртан шүрмэс татаад идэг. Ачаал ихтэй бол тэгээд яг үнэчтэй шүү дээ. За одоо мэрэгжлийн боксын тамирчин Монгол Улсын аюут тамирчин Центатор өөрөө хандгаад Аржинчууланд гихт бүр хэлжсэн. Энийг ингээ уухаар миний шүрмэс ингээ татгаа болчдгоо гэж хэлжсэн юм байна. Тийм. Тэгэхээр та хаанаас авах вэ гэхээр бүх сүлжээ дэлгүүрүүдээс тий хаанаас л хаанаас авах боломжтой. Холбогд хуудасны дугаар 88 тэг 5 37 73 88 тэг 5 37 73 гэсэн дугаарлал холбогдороо сошиал хаяг нь хандгаатай Жанживлан гэж хайхаар мэдээлэл гарч ирнэ. Баярлалаа хамтран ажилласан Аржинчуулангийн анхны ундрагаас авсан аршин хандгаад Жанживлан байлаа. Баярлалаа. За үргэлжлүүлэн мэдээлэлээ хүргэе. Өнөөдөр та бүхэнд ялдарт. За оддын өвчнөр өвчлөөгүй хүн болгоны хайрыг татсан одоо Keanu Reeves-ийг танилцуулж байна. За эцэст нь олон бүсгүйчүүдтэй яг нэр холбогдчихсон ч гэсэндээ удаа харилцаагүй явж байгаа 1998 он жүжигчин залуу болохоор Jennifer Symeтай танилцсан байдаг. Тэгээд ер нь бол анхных нь хайр гэж шүү. Бүр 98 онд л анхныхаа хайрт ингээ учирсан. Би тэр орнд маш олон бүсгүйчүүдтэй уулзсан байсан ч гэсэн. Ингээ хосууд 98 онд анх танилцаад 2000 онд охиноо төрхийг яг хүлээж исэн. Гэтэл охин нь яг ээжийнхээ хөвлөд байхдаа зүрхэн зогсноор охиноо бас төрүүлж чадаагүй байдаг. Ингээд сэтгэл санаа нь гутралд ороод буян болоод арай гэж давж туулж идэл 2001 онд хайртай гэрэг нь болох Jennifer харамсалтайгаар автын хосолд нас барсан. За яг энэ үед бол Keanu-гийн хувьд бол 36 настай байсан. Тэгээд энэ эмгэнэл нь түүний амьдралд маш том цохилт болж исэн. Иннээс хойш ер нь бол Keanu Reeves-ийн хувьд болохоор олон жил ганцаараа амьдарсан, хайр дурлал, гэрлэлтээс хол байж ирсэн буюу ахиад тийм шарах авах гэдгээс маш их айдаг болж гисэн л дээ. Хүүхдээ алдчихлаа, араас нэгнэрээ алдчихлаа тий. За ингээд ажил амьдралаа зохицуулаад одоо кинонд тоглоод хувийн амьдралаа ингээр явж идэл дараагийнхан хүн цохилт нь болохоор эгчин цусны хор тавдартай гэдэг мэдээ байсан. За ингээд араасаа хайртай хүмүүсээ алдахгүй тул эгчийнхээ хор тавдрын төлөө бол маш их тэмцэжсэн. Бүхий л ажлаа хоошин тавиад зөвхөн эгчийгээ өөрөө гардаж ингэж халамжилж ихсэн юм бэлээ. Азар одоо энэ
дүүгийнх нь ачаар гэх юм уу тийм ээ хэдэн жилийн дараа хичээхэн цусны хор тавдраас угаасан буюу идэж чадсан байдаг. За тэгээд фактуудаас нь дурдвал маш өглөөч гэдгээр алдартай. Уран бүтээлээс олсон орлогоо кино багийнхантай өгдөг. За дээрээс нь эгч нь хор тавдртайс учраас хор тавдрын эсрэг судалгаа, дээрээс нь амтны эрхийг хамгаалах сангуудад юу нь бол хандивлаад дуусчт юм билээ. За Matrix цувралаас олсон нийт 114 сая долларын 80 саяыг нь киноны тусгай эффектийн багт итгэжт тараагаад ингээд өгсөн. Уулын тэр хүмүүс нь цалин авч байгаа. Гэтэл өөрхийн цалин бол ингээд тараагаад өгсөн байт юм байна. За олон төрлийн авьяастай гэдгээр бас алдартай. Яг нь тэгэхээр өөрийнхөө тогссон кино бүртээ сэтгэл зүрхээ гаргаж ингээд дайчиж ажилдаг. Холливуудын хамгийн найрсаг, цуг ажиллахад хамгийн таатай хүмүүсийн нэгэ гэж арай ажилчид нь бол та дуу нэгтэйгээр магтдаг юм билээ. За тэгээд Dogstar хэмээх рок хамтлагтаас гитар тоглодог гэсэн буюу бас хамтлагтай байсан. Хамгийн том хобби нь юу юм болоо гэдгсэн чинь мотоцикл гинэ. Мотоциклийн маш том хорхоотой тэгээ өөр ингэсэн дэлгүүртэй юм биш үү бүр мотоцикл. За мөн Matrix кинонд орлон тоглогчоор ажилласан 12 хүнд болохоор Harley Davidson-ийн мотоциклыг бэлэг болгож өгчээсэн. Harley Davidson өөр амар үнэтэй мотоцикл мөрөөдлөхгүй юу? Маш олон хүмүүсийг мөрөөдлөхэд 12 хүнд мотоцикл бэлгэлж байсан. Тэнийг цаг бэлгэлсэн гэж бас сонсч лээсэн баг тий. За тэгээд зарим кинонд тоглохдоо цалингаа аваагүй ч юм уу үнэгүй тоглож байсан тохиолдод бас олон байдаг юм билээ л дээ. За энэ болохоор The Devil's Advocate гэдэг юм кино юм байна. Энэ тоглолтоо болохоор хамтран тоглогчид Al Pacino, Gene Hackman зэрэг авьяастай жүжигчд буюу тим жүжигчтэй хамт оролцож одоо тоглохын тулд өөрийнхөө цалин бууруулж ирсэн. Тэгэхээр энэ хүмүүс цалингийн илүү өгөөд өөрөө цалингаа бууруулаад бараг л үнэгүй шоу тоглож байсан удаа байт юм байна. За тэгээ метрогоор байнга зорчдгоо гэд хэлжсэн тийм. Нью-Йоркийн метроны вагонд жирийн иргэдтэй хамт ингээд сууж идэг. За ялангуяа хөгшин настай хүмүүсийг орж ирэхэд дандаа суудал тавьж өгдөг гинэ. Тэгээ тэр нь бол одоо бичлэг нь бол таарсан байдаг үзчихсэн бол тэгээ олон хүнийг уяраас нь сошиал бүр тренд толцсон байсан. Тэгээ өөрөө юу гэж хэлсэн гэхээр алдар хүн гэдэг бол хувийн зүйл биш шүү дээ. Хүний хүндлэл бол илүү үнцэнтэй гэж хэлсэн юм билээ. За дараагийнх нь сонин факт нь юу гэхээр сүнс харсан гэж ярьдаг гинэ. Багада гэр бүлэрээ Лондонд амьдарч байхад нь агаар одоо юм хөвж байгаа хүрэн өмссөн нэг юм дүрс цайвар дүрс харсан гэж ярьсан юм нэ. Тэгээд энийгээ олон хүнд ярьсан гинэ. Игч надтай хамт ингэ явж исэн. Бид нар хоёулаа тэрийг харсан. Тэгээд сүнс гэж байдгийн билээ. Яг ингээ агаарт хөвж байхыг харсан гэж ярьд юм байна. За мөнхийн залуу гэж яригддаг гэж шүү. 1990 2020 одоо ингээд зургуудын хооронд ингээ харьцуулахаар хоорондоо бараг ялгаагүй шахуу байгаа. За нэг сахлан ч юм уу чүчүүд өөрчлөгдөж байгаа болохоос биш нэг тийм царай төрхөн дээр нь өөрчлөлт ороод хөгжирч байгаа юм харагддаг. Тэгээ хүмүүс болохоор энэ цаг хугацаагаар аялдаг юм уу да гэж бүр тийм онл идэг гэж шүү дээ. Яг сүүлийн үед нэг арай өвчсөн болов гэж харагдаж байгаа болохоос өмнө нь бол бараг төстэй л харагдаад байна. Яг нэг тийм ялгаа байхгүй байгаа. За тэгвэл одоо хайр дурлалын талаар хүргэе тийм ээ. Одоо алтартан маань одоо ганцаараа ингээд насыг илээч хөвдөг санаа зовдөг хэрэг зөндөө байсан. Үнтэй суухгүй юм бах та яа тийм бол гэдгийгсэн. Найз бүсгүйтэй болсон. За харин найз бүсгүйтэй болсныхан дараа хил ам юусаа салхай байсан. Яасан гэдгсэн чинь энэ найз бүсгүй нь болохоор 9 насаар игчийн бүсгүй юм билээ. Александра Грант гэдэг бүсгүй. За хойлоодын уламжлалт нөгөө залуу бүсгүй алдар нэр буюу одоо залуу бүсгүйчүүдтэй л холбогддог гэдэг ойлголтыг өөрчилсөн буюу өөрөөсөө өсөөр игчийн бүсгүйтэй холбогдсон. Олон хүнд бас урам зориг өгсөн нэг талтай. За олон жил ганцаараа явсан нам гүм амьдралтай байсан учраас хайртай хүнтэй болохыг нь болсон учраас олон ч хүн бас баярлсан юм байлээ л дээ. Бөөн баярлсан. Харин тий. За тэгээд сайхан зан харшинтай, дээрээс нь царайлаг. За тэгээд мөнхийн залуу байдлаараа гайхагддаг учраас өөртөөгөө адилхан тиймэрхүүтэй маш юм царайлаг гоё бүсгүйг л одоо насныхаа хараар сонгох байх таа гэж найдаж байсан. Хэсэг хүмүүсийн хувьд бол одоо урам нь хугарсан гэх юм уу да. Одоо тэгээд харин тийм хайртай гэж ачаад хэдүүлээ урам хугараач та яах. Харин тийм зарим нэг пенипийн урам хугарсан гинэ. Яасан гэдгсэн чинь нөгөө хайртай бүсгүн болохоор маш даруухан хувцалдаг, буурал үстэй, үрчлээгээ нуудаггүй энгийн л бүсгүй байсан бүр гайхшруулсан. Тэгээд энэ Александраг анхаарчаад маш олон хүмүүс сонирхлын татсан юм билээ л дээ. Эсвэл 10 жилийн турш шалтартай жүжигч өөрөө хувийн амьдралаа огт дэлгээгүй байсан учраас ганц бий л байгаа юм байна. Найз бүсгүйтэй болсон гэж юусоо ботоогүй юм билээ. Тэгэхдээ энийг бол хүмүүс эндүрсэн байсан. Киногийн хувьд болохоор Александра Грант хэмээх бүсгүйтэй маш олон жилийн туршид үерхэж байгаа гэж зарсан. Бид нууц байдалтайгаа байсан. За энэ бүсгүй гарсан даруйдаа дэлхийн нийтээрээ бүр алтартай болсон. Энэний зэрэгцээ нөгөө гатаа төрхийн шүүмжлэх хүмүүс илүү их болсон гэх юм уу да. Яагаад тэгэхээр Александраг нөгөө гоо үзэсгэлэнгийн шалгуурт одоо нийцээг үлгээд байгаа юм л да. Тэгээ өөрөө ч тэгж юм лээ. Би нэг тийм гоо үзэсгэлэнтэй хүн биш шүү дээ. Тэр нь зөвшөөрч байна. Гэхдээ энэндээ би нэг тийм санаа зовдгоо маа гэж вогийн сэтгүүл төсөн ярьцлагынхаа үеэр хэлсэн бэлээ. Тэг юу гэхээр миний үс бууралтцаа би нэг бодож мудаад нэг те одоо бодож болно шүү дээ. Бодож мудаад энэ тэрийг өөрчлөхийг бол нэг хүсэд байдаггүй маа. За тэгээд дээрээс нь би чинь 184 см өндөртэй. Нэлээд өндөр юм бүсгүй. За хэрвээ Ким Кардашиан шиг харагдахыг хүсвэл би эхлээд нэг хөлөө жоохон богиносгох хэрэгтэй байх таа гэж хошигч хэлж ирсэн юм билээ. Жоохон намхан болох хэрэгтэй гэ.
За энэ хоёр чинь танилцаад бүр 13 жил болж байгаа юм билэ. За энэ бүсгүй хувьд болохоор зураач мэрэгчлээ. Тэр яг тухайн үедээ танилцахад нь нөгөө нэг зохиолын номны зургийг зурж исэн. Тэгээ хэвлэгдснийхэн дараа одоо ревзэд бэлгэлснээр тэр хоёрын хайрын ромаас нэглэсэн юм билэ. Номоо бэлгэлснээр хэлсэн гэсэн. Тэгээ хайр дурлалыг ямар ч үед үн цэнтэй байлгах хэрэгтэй гэж ярьдаг. За байнга хол цайтай байх нь сүрэг нөлөө авчрах гэдэг. Мэргэжлийн онцлогоос шалтгаалаад заримдаа бид хоёр тустай байгаад байдаг. Тийм болохоор гэрлэлтийн талаар төлөвлөх нь арай эрт байна гэж нэг ярилцлага өгч ирсэн. За тэгээд Александра бас дээрэс нь өөрөө нэг будаад байдаггүй 6 нэг тийм янзлаад янз бүр болоод байдаггүй фильтрч хэрэгэлдэггүй буюу зүгээр аваад ингээд тавьчихдаг юм байна. Би юм шүү. Би ч одоо бараг тийм арилгасан төмс шиг болд шүү дээ. За ингээд гэрлэх талаар аль биесны мэдээлэл хийгээгүй байсан. Гэтэл 2025 оны 4 сард Александра Грантийн гар дээр алтан бөгж гарта хуруунд тийм ээ алтан бөгж зүүцэн байгаа нь олонний анхаарлыг маш их татсан. Энэ нь тэдэн нууцаар бас гэрэлцсэн байж магадгүй юм да гэдэг таамаг итгүүлсэн. За тэдний ойрын их сурвалжууд нь тэдний хэдийний сүү тавьсан. Гэрлэх төлөвлөгөөтэй байгаа. Тэгтээ яг хувь амьдралаа олон нийтээс нууцлахыг хүсэж байгаа учраас аль биесээр зарлаагүй байгаа гэж хэлсэн байлээ. За 20-ын талаар яг одоогийн байдлаар тодорхой мэдээлэл бол байхгүй. Энгийн дараахан ёслол хийхийг юу нь хүсэж байгаа гэсэн. Тэгэд өөрсдийнх нь зан чанарт нь ч гэсэн тохирж байгаа юм билээ. Тэгэд би бинийг маш их хүндэлдэг, олон нийтийн анхаарлаас хол байхыг илүүд үздэг хосуудын нэг юм билээ. Тэгэхээр 25 оны 4 сард хосууд маань сүү тавьсан байгаа. Хурмаа бол их л дараахан хийх юм шиг байна да. Оо харин тийм. Надад бол аюу гой санагдаад байгаа шүү дээ. Олон жил бид нар байнга сонсдог шүү дээ. Тэгээд хайртай бүсгүйгээ алдсан, тэгээд хүүхдтэй болох байсан болов шүү дээ. Бас алдсан ингээл ярьдаг байсан бол одоо ингээ сайхан хайртай хүнтэйг уулзраад аз жаргалтайгаа гэхээр надлаа одоо тэр хүн нь өндөр нам өргөн өдөө ямар ч байсан хамаагүй тэр хүн л жаргалтай байл те. Яг гоо хоорондоо л олж яриалаа. Яг нөгөө Холливуудын чинь өөрөөсөө жоохон залуу дүү тийм үү те хүмүүсийн төлхөө сонирхдаг учраас түүнийг бас тэгнэж бодсон л хаалт тий. За хамгийн их одоо нэр холбогдсон нэг сенсац нь юу байсан бэ гэдэг гисэн 2009 онд бас яриг үлээ. 2009 онд нэг эмэгтэй Ривзиг өөрийнх нь хүүхдийн эцэг гэж зарласан. Тэгээ зарлангуутай хүүхдийн тэтгэлгийг нэхэж гисэн л дээ нэхэмжилсэн. Гэхдээ шинжилгээний хариугаар болохоор хүүхдийн эцэг биш болох нь тогтоогдсон. Гэхдээ яг энэ үед энэ Ривзийн хувьд бол гүтгэлгийг маш хүлээцтэйгээр хүлээж аваад ямар ч хариу тайлбар хийхгүйгээр намж юм өнгөрөөсөн байдаг. Тэгээ шүүхээс бол мэдээж хүүхдийн биш байсан учраас энэ тэгээд хэрэгсэхгүй болсон юм байна. Тийм байна. За баярлалаа гоё жүжигчин ярьж өгсөн. Үргэлжлүүлэн дараагийн алдарт нь л орцгоё. За өнөөдөр Хятадын алдар жүжигчин, найруулагч, жүжигийн зохиолч, продюсер Жоу Шинжи буюу Стивен Чоугийн тухай танилцуулахаар бэлдсэн. За сонсогчд манд түүнийг Шаолны хөл бөмбөг, Кунфу Үмэн гэдэг киногаар нь сайн таних байхаа. За тэгээд ер нь бол миний үзчихсэн бас Хятад хамгийн гоё кинонууд энэ хэлтэй. Тийм одоо ч гэсэндээ хүмүүс үздэг тийм зөндөө л дүүнэртэй ч гэсэндээ санал болгомоор айгу гоё кино шиг санагддаг. За амьдрал руу ороод танилцуулах юм бол маш ядуу амьдралтай байсан юм байлээ. Жүжигчин Стивен Чоу тун хүнд хэцүү нөхцөлд өсөж торинсон. Уг нь түүний өвөө нь дээд шүүгчээр ажилладаг. Гэр бүлийнх нь их баян чинэл хүмүүс байсан. Гэхдээ нэг л өглөө өвөөг нь коммунист намынхан эсэргүү итгээд ингээд хэлмэгдүүлсэн. Нэгсэндээ гэр бүл нь сүрсэн гэсэн үг. Тэгээ гэр бүл нь тэр чигээр шоронд орох эрсдэлтэй болсон. За энэ үед жүжигчин залуугийн ээж нь дөнгөж 20 гаруй насны л залуухан эмэгтэй байсан. Тэгээд амьд үлдэхийн тулд гэсэн үг шүү дээ. Хонконгийг зорьсон юм билээ ачаагаа аваад тэгээ нэгсэнд одоо хууль бусаар оршин суугч болсон гэсэн үг. За ингээд Хонконгт очсны дараа нэг тулгамцсан асуудал нь юу гэхээр хууль бус учраас Хонконг гэртээ гэр бүл болж иж 50 амгалан амьдрах боломжтой болно гэж үзсэн. За тиймээс ээж нь нилээ хүүхэмсэгч гисэн тэгээ өөрт нь хайртай гэдэг ярдаас нь гүгээд байгаа залуутай гэр бүл болохоор шийдсэн. За ингээд 1962 онд тэдний дундаас жүжигчин Стивен Чоу хорвоод мэдлсэн байна. За жүжигчний аав нь маш хүүхэмсэг, архин дуртай, тийм л ирсэн. Юу ч бас баг гэрте байхгүй. Дандаа л гадуур ингээл ууж идэл хүүхнүүдтэй орооцолтол явж идэг. За ингээд түүнийг 7-наас хүрдэг жил нэг өдөр жүжигчин маань ээжтэйгээ хамт кино театр орсон юм байна. Тэгсэн хамгийн урдлын игнэнд л их танил хүн сууж гаргацсан юм байна л да. Тэгээ гайхаад ойртод орсон чинь аав нь өөр хүүхэнтэй их л нялуун байдлаар ингээд суужсэн. Тэгээ жүжигчин маань ааваа хараагүй юм чи дандаа л аав нь гадуур идэг өсөж учраас санаад гүйж очиод ааваа гэд гүгэд утсан. Тэгээ нэг хүүхэд ч гэсэн бас мэдэрч байгаа байхгүй нэг аав нь те өөр хүнтэй болсон юм байна да гэдэг мэдрээд тэгээ ээжигээ дуудсан ба ээж нилээ хойно одоо танхимын бол хойно зогсож байгаа ч юм театрыг ээжээ энд аав байна нэг эмэгтэйтэй хамт байна гэд оролцсон. Тэгээ үүнийг сонссон ээж нь хүүгээ юу ч хэлэхгүй ингээд гараас нь хөтлөөд аваад гарсан. Тэгээ энэ явдлаас хойш жүжигчний эцэг хоёр нь нилээн айхтар маргалтаад аль бисур хоёр тийш олцгоосон юм билээ. За тэгээ жүжигчин залууд яагаад ч юм эцэгхийн салалт өөрөөс нь болсон юм шиг санагдаад тэгээ аав нөгөө нууц амрагтаа болоод тэгээ буруу зүрх юм хийгээд энэ асуудал дээр тулсан шүү дээ тэгээ салах дээр тулсан. Гэтэл жүжигчин залуугийн хувьд өөрийгөө буруутгах байгаа байхгүй юм.
би хэрвээ магадгүй тэр үед тэ аавгаа олж хараагүйсэн бол хэрвээ би ээжэд аав энд байна өөр эмэгтэйтэй хамт байна гэж хэлээгүй бол гэмтчлэн байдлаар маш хямарсан. Тэгээд өөртөө итгэлийн ч гэсэндээ буурсан байдаг. За тэгээ удалгүй түүнийг орхиж явсан ааваас нь гадна зоох өөр зүйл бас гарч ирсэн. Тэр нь ядуур л байсан. Ээж нь эцгээс нь салсны дараа 3 хүүхдээ ганцаараа өсгсөн. За тэгээ мэдээж 3 хүүхдээ өсгөхийн тулд 3 ажил давхар хийдэг болсон гинэ. Өдөрт 3 ажил хийдэг гэсэн. За өглөө нь багш хийж байгаа, өдөр нь сувилагч, оройн зурдаг ийм ажлыг хийдэг байсан. Тэгсэн нэг өдөр жүжигчин маань тоглоом авахыг хүсээд яг нь ядуу мөнгөгүй шүү дээ. Тэгээ ээжийнхээ төрөвчнээс мөнгө ингээ хулгайлсан юм байна л да. Тэгээ тэр нь баригдсан гинэ. Тэгээ ээжтэй за би одоос үнэхээр айхтар загнуулах байх та гэдэг ингээ айгаа зогсож байсан чинь ээж нь ерөөсөө юу ч хэлэхгүй чимээгүй суугаад уйлцсан юм байна. Тэгээ юу ч хэлсэн бэ гэхээр ээжигээ ядуу байгаад уучлаарай. Бүгд ээжийнх нь буруу гэж хэлсэн. За энэ үг бол өстой нөгөө ясанд нь ортол гэдэг шиг бүр ингээд маш айхтар тод үлдсэн. Тэгээ тэрнээс хойш бол ээжигээ төрөвч мөрөвчөнд гар хүрэх тийм асуудал ерөөсөө дахиж гараагүй. Тэгээд ээжигээ айхтар гомдоосон гэдгээ ч гэсэн тэр үед маш сайн ухаарсан гэсэн үг. За хэдийгээр жүжигчин залуугийн гэр бүл ядуу байсан ч ээжтэй бол маш хайртай тийм хүү. Бага багтаа сардаа нэг л удаа махтай хоол иддэг гэсэн гинэ. Ам бүлээрээ тойрч сууж гаад өдөр болго махтай хоол иддэг байхнаас яг нэг удаа идэн гэдэг маань ээжийн цалин буусан өдөр ээж нь жоохон мах аваад тэгээд яг гэр бүлээрээ ингээд идцгээдэг байсан юм байна. За тэгсэн нэг орой гэр бүлээрээ махтай хоол идэх гээд ингээд суужсэн чинь ширээний ард суужсэн жүжигчин залуу ширээн дээр байгаа хоолныг өөрлөг учир зүг ингээд бүгднийг татснаа амруу ингээд чихэж идэдсэн гинэ. Тэгээд ээж нь нилээн гайхсан. Яа тэгэхээр жүжигчин залуу гэр бүлэрээ ямар ядуу гэдэг юм мэднэ. Тэгээд ихч тэгээд дүүдээ ер нь махтай хоол байвал дандаа идүүлэхэд өөрөө нэг хайхтар иддэг байсан юм байна л да. Гэтэл тэр өдөр юу болсон мэдгүй хоолоо идээл ганц хуурж ажиллаад 5 руугаа буцаж нулимаал маха ингээл одоо барьж тоглож байгаа л ингээл газар руу чулуудаад иймэрхүү байдлаар нь өөмөлсөн гэх юм уу. Тэгээ ээж нь ч гэсэн мэдээж нэлээ ууралсан л да. Юу чи яаж байгаа юм бэ гэдэг ингээд хөлөг нь хүртэл шахурдаж загинсан байдаг. Тэгээд дараа нь хүүгийнхээ газарт хайсан махыг нь усаар угааж агаад идсэн юм байна. За гэвч түүний энэ үйлдэл нь учиртай байсан гинэ. Ээж нь 3 хүүхдийг тэ ганцаараа өсгөж байгаа. Тэгээд махтай хоолунд хийхээр өөрөө хоолоо иддэг байсан юм байна. Зүгээр л хүүхдүүдэд хараал суучдаг. Тэгэхээр ээжээ та ингээд миний хоолноос идэх юм бол ээж нь хизээж идэхгүй гэдгийг мэдчихсэн учраас ядаж газар угаагаад хайчих юм бол ээж усаар ингээд те цэвэрлээд ч болтгоо идэн штэ гэдгийг мэдж байгаа. Ээжигээ идүүлэх гэж байгаа нэг. Ээжигээ идүүлэхийн тулд албаар ганц хойж ажиллаад ингээд таван дээрээ тавиад албаар газар руу чулуудсан гэдгээ бүр сүлд насанд хүрснийхээ дараа л ярьсан юм бэл. Тэрийг нь ээж нь багт нь ерөөсөө ч мэдээгүй. Тэгээ том болсныхан дараа хүү нь өөрөө ингээд ярихыг сонсоод хүүгээ яагаад тийм үйл гаргадаг байсан бэ гэдгийг нь ойлгосон. Уусаа багасаа нэг юм дотогшоогоо чимээгүй хүүхд байсан юм л да. Тэгээ хоолунд идэхтэй ч гэсэн тэгж өөмөлээд ч юм уу тэгдэггүй байсан. Гэтэл яагаад ч юм дандаа л хоол идэхээр ингээл өмлөөл хоолундаа ишээд шиж чулуудаал ингээд өмлөөд идэг байсан. Тэгэхээр ийм шалтгаантай байсан байл л дээ. Ээжийг л идүүлэх гэдэг шүү дээ. Ээжигээ идүүлэх гэдэг байсан гэсэн үг. За жүжигчин болсон түүх рүү орцгоё. Стивен Чоу багасаа зурагтаар гардаг хүмүүсийг шүтэж өссөн буюу жүжигчин болохыг хүсдэг байсан. Тэгээд ахлах сургуулаа төгсдөг. Төгснөхийн дараа жүжигчин болох мөрөөдлөө биелүүлгээд анх удаага шалралтанд орсон. За тэгтээ ганцаараа орохоос жоохон айж имээгээд ээжилдээ ганцаардаад тэгээд жүжиглэх бүр ямар сонирхолгүй нэг найзаагаа дагуулад ингээд хамт очисон шалралтанд дээр. За ингээд шалралт ихэлсэн. Стивен Чоу үзүүлбэрээж үзүүлээ жүжиглэлтэй шүүгч нарт харууллаа. Тэгсэн жүжиглэлтийг нь харсан шүүгч нар учир зүггүй хөхрөөд илгийн хүртэл инээсэн гинэ. Тэг яагаад тэгэхээр зайлшгүй уг гунигтай хэсэгт л тоглосон юм байна л да. Гунигтай дүр зураг үзүүлсэн чинь шүүгч нар учир зүггүй хөхрөөдсөн шалтгаан юу гэхээр цайны хувирлал нь бүр хэтрүүлэхтэй. Одоо хүн өглөө гэхэд ингээл жоохон эвгүй л харагдуулсан юм шиг байна л да. Тэг үүнээс нь болоод ер нь жоох их аля хошин байдлаар ингээд өөрийгөө харуулсан. За бас нэг сонин зүйл болсон нь жүжигчин болох сонирхолгүй байсан нөгөө дагаж явсан найз нь тэр шалгуултанд тэнцсэн. Өөрөө бүр ингээд чин үсэлтэй байсан чи өөрөө тэнцээгүй. За тэг энэ үйл явдал түүний найзын амьдралыг тэр чигт нь өөрчилсөн. За найзын нэр хүнд удалгүй өсөөд бүр Хонконгийн хамгийн алдартай жүжигчин Тони Лянг болсон юм бэл. Тийм. Тэгэхээр найзынхаа амьдралыг бас хувь зээгийн тэр чигт өөрчлөлт хийсэн биз дээ. Найзаагаа дагуулж ирээгүй байсан бол одоо Хонконгийн хамгийн алдартай жүжигчин болохгүй байх нь шүү дээ. Шал өөр ажил мэргэжилтэй хүн болох байсан. Тэр амьдрал гэдэг шал өөртөө юу гэдэг хувь тавилан гэж нэг байдаг юм шиг байна те. За гэтэл одоо нөгөө яг жүжиглэх сонирхолтой байсан Стивен Чоугийн хувьд найз нь алдартай од болж байгаа хооронд олон шалралтанд ороод ингээл тасралтгүй л унаадсандээ сүүлдээ за би ер нь жүжигчин болох хувь тавилангүй хүн юм болоо да. Мөрөөдлийн өрн орхисон дээр юм болоо да ч гэж бодсон. За тэгтээ бас бууж өгөөгүй. За эцсийн удаа гэд
хүүхдийн нэвтрүүлэлт орж эхэлсэн юм байлаа. Хөтэлдэг болсон гэсэн үг. Тэгээ бүр 5 жилийн турш хүүхдүүдийг инээлгээл хүүхдийн нуун дээр бүжгэлдэг байсан. Нэмдэж стресстэй ч мөрөөдөл биелэхгүйсэн учраас тэгээ яг стресст гэрээ шөнийн цэнгэний газарт очиод бүжгэлдэг байсан гэнэ жоо алкогол хэрглэж бүжгэлдэг. За тэгээ нэг өдөр бас л стресстэй л алкогол хэрглэсэн гэж бүжгэлжсэн чинь нэг үл таних ирсэн ээ. За би найруулагч байгаамаа чам нэрийн хуцаа өгч чи шалруултанд ороорой гэж хэлсэн юм байна. Тэгэд сүүлд сонсохны уг найруулагч хүүхдийн нэвтрүүлэлт ордог нэг хэл гинэн хонгор нөхөрл инээгээд байдаг гэсэн чинь шөнийн цагийн газар таарч байгаа байхгүй. Тэгсэн ч өө бүр арх марх ууцсан те. Жинхэнэ савж байгааг нь хараад үгүй энэ нөхөрч юу юм те. Үнэхээр хуурч чаддаг нөхөр байна. Ирээдүй бол байна гэж харсан юм байна. Тэгээд шалруултанд ороод кинонда тэнцээд энэ найруулагчийн кинонд тоглоод шилдэг эрэгтэй туслах дүрийн шагналыг хүртэж чадсан буюу яг амжилтанд хүрэх гараа нь эндээс эхэлсэн гэсэн үг. Мундаг штэ. За тэгээ ганц бүтээсэн дүрээрээ л ийм айхтар том шагнал авсанд өөрөө ч итгээгүй тэр шагнал авч явах үеийн бичлэгийг хаагаад үзсэн чинь өөрөх нь нэрийг зарлж чадах чинь хаахад би юу яг би юу гэх ингээд бүлээн гайхчаад босч очиж шагнал авч ясан. За ингээд удалгүй тэр алдартай жүжигчин болж чадсан. Тэгээд 1992 онд хамгийн хүзэлттэй 5 кино буюу одоо бокс офсоор одоо чагсаалаа гэж бодоход хамгийн хүзэлттэй ашиг орлоготой байгаа 5 кино 5-нд нь Стивен Чоу тоглолцсон байсан. Ийм кинонууд байсан. Лав штэ. Тэгээд түүнээс гадна тухайн үед ч одоо 2000 онд ч Хонконгийн кино урлаг ямар байсан бэлээ те. Эд хөгжил нь бүр айхтар үе байсан шүү дээ те. Төрөлтэй штэ. Зөндөө алдартай жүжигчид байсан. Тэгээ одоо бидний мэдэх Хонконгийн мундаг жүжигчид тухайд яг л адилхан киногоо цацчихсан боловч Стивен Чоугийн тоглосон кино л ингээд бүр тренд болж байсан гэсэн үг. За дараагийн баримтанд нь Хонконгийн хамгийн том гэмт хэргийн бүлэгмийн гарт ус орж ирсэн юм байна. Барьцаалагдсан юм уу? За бараг л тийм гэж хэлж болно. За тухайд Хонконгийн хамгийн том гэмт хэргийн бүлгэн буюу одоо Мапл гэсэн үг л тийм. Мапийнхэн кино урлаг ер нь их мөнгө олдгийн байна. Хэдүүлэр нь кино урлаг руу орё гэд анзаарч эхэлсэн маш том мөнгө угаах газар гэж үзсэн л гэсэн үг л те. За тэгээ жүжигчин Стивен Чоу гэлтгүү маш олон жүжигчидтэй ийм харьцангуй гэрээ хийсэн. Одоо ашиг байлаа гэж чавд бараг нэг 5% гэнэ үгүй бид нар одоо үргэлжсэн юм 5-ыг авъя гэх ийм гэрээг жүжигчидтэй байгуулад нэг өсөндөө тэр хүмүүсээр одоо хөдөлмөр эрхлүүлээд ашиг орлогыг нь өөрсдөө мапийнхаа авдаг. боолын гэрээ шиг юм болж тий. Тийм яг боолын гэрээ шиг зүйл хийсэн гэсэн үг. За тэгээ сүүлдээ шантарсан байгаа л да. Олон жил ингэж ажилласан. 2 жилийн турш 16 кинонд туслах дүр бүтээгээд мөнгө ч олсонгүй өөрөө ч тамирдлаа тий. Тэгээд одоо энэ жүжигчин нэг амраасаа гэж бодохгүй шүү дээ. Мапихан чинь тасралтгүй кино уран бүтээл ингээд тоглуулаа авчдаг. Тэгээд сүүлдээ шантраад за би ер нь Канад руу цагаачлаа гэж шийдсэн. За тэгээ хэрвээ Канад руу цагаачлаа гараа явуучих юм бол бас нэг хил дамжиж байгаа юм чинь намайг барьж чадахгүй хаа. Надад хүрч чадахгүй хаа гэж бодсон. За тэгсэн чинь удалгүй нэг Канадынх нь визтэй ямар хариу гарсан бэ гэж шалгасан. Татгалцсан хариу авсан байсан. Тэгээ гол шалтгаан юу гэхээр мапын гар хөлбөр хаасаагүй байсан юм байна л та. Тэгээд бүр визэнд нь хүртэл нөлөөлсөн буюу за энэ жүжигчин залууч манай маптай бүлэгмийн гишүүн шүү дээ. Наа чи ер нь бол гэмт хэрэгтэй шүү дээ. Гарахгүй. Тийм хэлэлтэй. Тэгээд гарах ямар ч боломжгүй болсон гэсэн. Тэгээд энэ одоо хил дамнах те одоо Канад руу цагаачлах энэ бодол нь бол ингээд замхарсан. Тэгээд үргэлжлүүлэн Хонконгто дараагийн уран бүтээлээ тоолж эхэлсэн. За ингээд 2000 он болоход нөгөө мапийнхны эрх мэдэл буурч эхэлсэн. Буюу жүжигчид өөрийн хүслээр уран бүтээлд сонгох одоо тоглох боломжтой болж эхэлсэн юм байна. За ингээд өнгөрсөн хугацаанд цуглуулсан жаахан мөнгөөрөө өөрийн гэсэн кино компани байгуулад өөрөө найруулагч, жүжигчин, зохиолч гэд бүгднгийн хариуцаад уран бүтээлүүдийг гаргаж эхэлсэн. За тэгээ өөрийн гэсэн кино компанитай болоод гаргасан анхны кино нь Өнөөх алдарт Шаолины хөл бөмбөг гэдэг кино. Тэгэхээр бүх юмдаа өөрөө оролцсон гэсэн. Жаваа тоглож байгаа шүү. Тийм жаваа тоглож байгаа. За тэгээ кино тэр жилдээ Хонконгийн бокс офисын эхний байранд жагсаад түүхэндээ хамгийн үзэгчтэйг цуглуулж чадсан уран бүтээл болсон байна. Хөөрхөн кино л да. Хөгжөлтэй. Хөл бөмбөгчдийг цуглуулаад тулааны спорттой болоод урлагтаа л хойлоод байгаа юм да тий. За баярлалаа хамтрагчид танилцуул Your Home Your Zone Best Budden Баян зүрх салбарт агуулгах чөлөөлөх худалдаа зарласан байна. За Нарантул цахим уул зураар зүүн урд байрлах Баян зүрх салбартаа 5 сарын 31-ний дуустал агуулгах чөлөөлөх худалдаа зарласан байна. За та нэгийг авбал үндсэн үнээр 3-аас дээш одоо ширхэг бараа авбал бөөний үнээр нь авах боломжтой юм байна. Юу ашигтай юм тий. Аюу дэжгүй юм шүү дээ. Явна. За тэгээ бодит тавилга электрон барааг цогцоор нь худалдах боломжтой Best Budden компани Баян зүрх салбар өглөө 11 цаг 30 минутаас 21 цаг хүртэл ажилладаг юм байна. Тэгэхээр орой 6 цагт ажиллаад тараад ийшээгээ очиод худалдаа авалт хийж болох нь. За Багнуур налах хүргэлт үнэгүй юм байна. За 3 сая төгрөгийн худалдаа авалтын дүнд гэж шүүргэлт үнэгүй байдаг бахны.
За ахуулга бодин үйлдвэрлэгч USB болон Bluetooth зэнэглэх ширээ болгон ашиглах тавцсан аяны суур автомат хөл амраагчтай за захиалгын төвөдөр дамжуулан ухаалга бодин хүссэн өнгө материалаар захиалаад авах боломжтой байдаг. За мөн дээрээс нь бодин үйлдвэрлэх даваа материалууд өргөн сонголттой 200 төрлөөс та сонголттой их юм. Бүх төрлийн солор буюу нарны зан, захиалгаан бараанууд байна, камен зуух, хоолны ширээ сандал, стенг, хивс, зурагт, хөргөгч, хөлдөөгч гэд бүх төрлийн электрон барааг нэг дөрөс худалдаа авах боломжтой ахнэ. За Улаанбаатар хотын баруун зүүн урд хойно гээд дөрвөн бүсэд салбаруудтай. Тэгэхээр одоо бүх газраас л ингээд очиход ойрхон салбартай гэсэн үг. За баталгаат хугацаа 12 сар. Бүх банкны 100% лизингтэй байна. Холбоот хуудасны дугаар 77 77 60 60 77 77 60 60 гэсэн дугаар холбогдорой. Сошиал хаяг нь Best Food ингээд харахаар ирхнэ. Баярлалаа хамтраажсан Your Home Your Zone Best Food-ын Баян зүрх салбарт агуулгах чөлөөлөх худалдаа зарласан байна. Баярлалаа. За сурталчилгаа өгсөн газрынхаа ажилтан алгадчихсан удаатай байна. Манай жүжигчин маань. За Шаолингийн хөл бөмбөг кинон дээр тамирчид анх удаа спонсортой болоод энэ чинь хөл бөмбөгчин болох гэдэг шүү дээ. Тэгээ спонсортой болонгуудаа нөө Пумагийн дэлгүүр дээр очиод ингээ хоосолж байгаа хэсэг кинон дээр гардаг шүү дээ. За тэгээ уг хэсэгт дэлгүүрийн ажилтан баахан алгадуулдаг ингээ нөө бүх барааг наангууд хүүе 50 бай гэхэл эргэж хараалан алгадаалаад хүн байдаг байхгүй. Тэгсэн тэр алгадуулаад байгаа хүн нь жүжигчин биш. Энэ Пумагийн захирал гэж шүү дээ. Хогоо. Өөрөөр сурталчилгаа те өөрийнхөө брендийг сурталчлуулах гэж холбогдчихоо дээрээс нь тэр кинон дээр алгадуулсан байгаа байхгүй нилээ олоод алгадуулсан. Тэгээ ядчихад арай л үнэмшилтэй алгадуулсныг л үзэгчд хүртэл ямар сайн жүжигч юм бэ те столжиг алгадуулаад байна гэж харсан. Мундаг жүжигч юм байна. Тэгээ кино ч гэсэн амжилттай болсны хэрээр одоо сурталчилгаан ч гэсэндээ те хүмүүст илүү танигдаж чадсан. Тэгээд яг энэ киноны нөгөө Хумагийн дэлгүүрээр орж байгаа хэсэг сурталчлуулах гэж мөнгө өгөөд бүр дээрээс нь алгадуулж буй спонсор гэдэг нэрээр алтартай гэнэ хэрэгсгийг тастаад нөгөө алгадуулж байгаа хэсэг гэх хэрэгсэг нь өөрөө алдартай болсон юм байна. За тэ мэдээж сурчлагын үр дүнд сайн байсан буюу аль аль талдаа сайхан болсон тийм. Алгадуулаад хүмүүсийг сайхан нийлэгчлээ, захирлыг нь алгадаа тий. Нөгөө талаараа нэг тийм кинотой холбоотой түүхүүд их сонирн байт юм билээ шүү дээ. Одоо саянхтай жишээлбэл ингээд захирлыг нь алгацсан гэхээр хүмүүс бол жүжигчин л гэж бодож байсан. Тэгэхээр киног илүү баялаг болгосон гэсэн үг. За дараагийн баримт нь жүжигчдийг гайхалтайгаар өөрчилж чаддаг найруулагч. Тухайн үед хамгийн алдартай гэх жүжигчдийг кинонд тоглоулаа зогсохгүй тэдний дүр төрхийг 100% өөрчилж чаддаг байсан. За жишээлбэл Хуан Жуга киногаар алдарсан жүжигчин Жаои Шаолиний хөл бөмбөг хэмээх кино тоглоулахдаа хөөрхөн дүр төрхийг нь бүр эрс өөрчлөөд киноны их хэсэгт нэг битүү батахтай улаан батахтай тэгээ үсээр нэг юм тослогдсон үсээр нүрийг нь халахалцсан нэг гуйлах шин шиг болгоцсон байдаг шүү дээ тий. Тэгснээ дундуур нь аим шиг нэг нүур бодолтой нэг тий шүү дээ цэнхэр тэнмэн тавьсан байдаг үү ягаан магаа арай л амар нүур бодолтой арай аим шиг болгодог. Тэгээд төгсгөл рүү үсийг нусаа халцсан болчихсон шүү дээ. Тэгэхээр хамгийн үзэсгэлэнтэй бүсгүүчүүдийг кинонд тоглоулдаг боловч тэр үзэсгэлэн гоог нь бол харуулдаг юм байна. За тэгээд тэр кинон дээр бас эмэгтэй хөлбөмбөгчд гарч байгаа сахалтайгаар гарна. Зүгээр гарахгүй сахалтай гардаг. Тэгээд хүмүүс ч гэсэн үүе эмэгтэй хүнчүүд сахалтай ийм хөр үзэсгэлэнтэй байж болдго юм уу гэд арай өөр байдлаар бас харуулдаг. Тийм л юм бодоод тий. За мөн өөр нэг уран бүтээлтэй тухайн үед үзэсгэлэнтэйгээр алдартай байсан жүжигчин Karen Joy Morris гэдэг жүжигчин бүсгүйг Оросоор шүддээ ямар ч нүүр буталдгүй бүр авгаа болгочихж байгаа. Йоо. Тэгэхээр энэ одоо алтан гартаа гэдэг шиг л тий. Тэгээд энэ жүжигчдэн ч гэсэн тэр кино тоглох гээд тэр чинь тий гуваа сайхан амг юм бодоолгоод тоглоод байгаа үстэй. Тий. Кино ядж байгаа хийт болох юм л та. За дараагийн баримт буюу яг гол баримт руу нарцгоё. Гунигт түүх нуугдсан киноны тухай танилцуулъя. За 2004 онд нээлттэй хийсэн түүний хийт бүтээл болох Кунг-фу Үмен гэдэг кино тун гунигт түүхийг нуугдчихэдэг арт нь. За киноны төгсгөлд эрэгтэй гол дур Стивен Чоу нэг сонсголын бэрхшээлтэй бүсгүйтэй уулзснаар төгсдөг те яг хоорондоо нэг аим анхны хайр өмнө учирч ирсэн нэг хайр дурлалын романстай байсан болоо та гэсэн байдлаар төгсчдөг шүү. За тэгвэл энэ сонсголын бэрхшээлтэй эмэгтэй жүжигчин одоо тэр нөгөө дүр гэх юм уу те тэр кинонд гарч байгаа дүр маань Стивен Чоугийн амьдрал дээрх жинхэнэ хайрын эзнийг харуулж дүрсэлсэн гинэ. Бодит амьдралаас Тийм, сэтүүлсэн бодит амьдрал буюу өөрийнх нь амьдралаас сэтүүлсэн гэсэн үг. За жүжигчин Стивен Чоу жүжигчнэр ажиллаж эхлээд удаагүй байхдаа нэг бүтээл та тий нэг уран бүтээл тоглож агаад жүжигчин Ло Хо Жуан энэ би аюу муухай дуудлагатай хэлж шуучлаараа энэ бүсгүйтэй хайр сэтгэлийн холбоотой болсон юм байна. Тэгээд бие биедээ үнэхээр хайртай байсан учраас удахгүй гэрлэх тухай ч гэсэн хоорондоо ярилцаж эхэлсэн. За тэгээ энэ үед нэлээд дотн нөхрөлдөг найруулагчтай жүжигчин залуу маань хэлсэн юм л дээ. За би удахгүй ингээд
гэрлэх гэж байгаа найз хүүтэйгээ гэрлэн гэсэн иймэрхүү юм ярьсан. Тэгсэн чинь нөгөө найруулагч нь "Үгүй чи одоо дөнгөж 20 эдтэй залуухан те ийм насн дээр гэрлэх юм бол чинийг хараарт сөргөөр нөлөөлнө штэ. Чи ядаж амжилтанд хүрснийхээ дараа гэрлүүл одоо нэг оройтхгүй штэ" гэсэн ийм зөвлөгөө өгсөн. За энэ зөвлөгөөг сонссон Стивен Чоу гэрлэлтэд хойшлуулад эхлээд ер нь амжилтанд хүрье. Амжилтанд хүрснийхээ дараа би хайртай бүсгүйтэйгээ гэрлэхэд оройтхгүй хаа гэж бодсон. За тэгээд зураг авалтын талбай дээр баг амьдарч эхэлсэн байгаа юм л да. Карьераа бүр аль болох илүү тий одоо мундаг болохын тулд амжилт хүрэх гэдэг шүү дээ тий. Тэгээд одоо зураг авалтын талбай дээр унтан, замдаа машиндаа хоол идэн ийм байдалтай 3 жилийг хардаа үдсэн. За энэ хугацаанд найз зөвхөн саяхан л гэрлээ гэж ярьж байсан залуу нь гинт тий одоо гэрлэлтийн тухайж ярихаа болоод ингээд өөртөө нь уулзах нь багасаад зураг авалтын талбай дээр ихэнх цагаа өнгөрүүлдэг болохоор мэдээж бүсгүй хувьд шантарч байгаа. Тэгээд эцэст нь асууж илтээ төрүүлээд гэрлэх санал тавьсан юм байна. Хайртай бүсгүй нь би чамтай ингээд гэрлэмээр байна. Хоёлаа ингээд амьдралаа зохиоё гэж хэлсэн. Тэгсэн чинь Стивен Чоу хайртай бүсгүйдээ "Үгүй чи галзуурц юм уу? Юу яриад байгаа юм бэ?" гэж хэлсэн. Тэгэд хайртай бүсгүй нь маш их зориг гарган тэг эмхтэн шүү дээ. Маш их зориг гаргаад ингээд өөртөө чинь хамт амьдрмаар байна гэд хэлсэн чинь өөдөөс нь ийм амжигтай хариу өгсөн маш том сэтгэлийн шарах аваад за энэ үед муудалцаад ингээд хоёр дэш болсон юм байна. 5 жилийн дараа гэсэн үргэлжлэн 5 жил үргэлжилсэн. За тэгээ нэлээд сүүлдэл юм байл л да. Жүжигчин бүсгүй энэ Стивен Чоугийн одоо үргэлжсэн үеийнхээ тухай ганцхан л удаа ярьжсэн. За юу гэж хэлсэн бэхээр би тэр үед зөвхөн хайртай хүнтэйгээ гэрлэхийг л хүссэн. Гэтэл намайг галзууслаа тэгэж тэр намайг үдсэн. Би маш их гомцоо гэд ингэж хэлсэн. Тэгээд дахиж юусэн энэ тухай дурсаж яриагүй юм билээ. За тэгээ жүжигчин бүсгүй түүнээс салсны дараа амьдрал нь буруу тишээ хазаасан буюу ер нь жоохон хэцүү болж эхэлсэн. За сэтгэлээ тайтруулах үүднээс далайд шумбалт хийж хагаад осолд ороод гинтгэн сонсголоо алдсан билээ. За тэгээ гинтгэн сонсголын бэрхшээлтэй болсон жүжигчин бүсгүй улам их сэтгэлээр унсан. Салалтан байсан бүр дээрээс нь одоо сонсголын бэрхшээлтэй болчихж байгаа. Тэгээд ганархах өвчин туссан буюу одоо сэтгэл зүйн хувьд маш асуудалтай болсон. За энэ үед дотроо байнга залбирч ураг хилдэг зүйлсэн гинэ. Би одоо хайртай хүнтэй хамт амьдарч чадахгүй, би сонсголчгүй те надад карьер гэдэг зүйл байхгүй. Юу н амьдрал маань сүрчлээ. Би ингэж амьдарч яхаар зүгээр нэг хор тавтарч болохоо тусаад хүчгийнсэн гэж байнга боддог болсон. За тэгсэн нөгөө бодол одоо би илээ олно гэлтэй 40 нас дөнгөж хүрэх үед нь энэ жүжигчин залуугийн хайртай бүсгүй нойр булчирхай хор тавтартай болцсон. Буйцсан шатандаа ирсэн гэдгийг мэдсэн юм байна. За энэ мэдээг дуулсан жүжигчин залуу маш том шоконд орсон. Нэгэн цагт амьдралаа хамт зохио гэж бодож байсан бүсгүй нь ингээд хор тавтар туссан удахгүй гэж байгаа гэдэг дуулаад маш их харамссан. Тэгээд олон жилийн турш хайртай эмэгтэйгээ ер нь бол эмнэлэгт нь очиж уулзсан юм байл л те. Тэгээд түүнтэй анх танилцахдаа ямар гоё хоолойтой, ямар үзэсгэлэнтэй бүсгүй байсан блэ те. Одоо тэгсэн ингээд ярих боломжгүй, сонсч чадахгүй ингээд бие нь маш их сүлддсэн эмнэлгийн орон дээр хөвтөж байгааг нь хараад гарнаас нь хатгаад нилээн удаан уйлсан гэдэг юм билэ. За тэгээд жүжигчин Лю Хожон хор тавдар туснаа мэдснээс хойш ерөөсө 2 жилийн дараа хүчний улмаас таалт өгсөн байдаг. Тэгэхээр түүний анхны хайр нь нас орсон гэсэн үг. За анхны хайраа алдсан жүжигчин Стивен Чоу өөрийн харамслаа киногоор илэрхийлэх болсон. Ер нь өөрийнхөө амьдралыг кинонд уусгаж оруулсан юм лээ. 2013 онд түүний найруулагчаар нь ажилласан Journey to the West Conquering the Demons гэдэг киноны гол дүрийн эмэгтэй хайртай залуудаа төрүүлж хоёулаа гэрлэж гэр бүл болцгоё гэж хэлдэг. Кинон дээр гэсэн үг дүр нь эмэгтэй гол дүр. Тэгсэн эрэгтэй гол дүр өөдөөс нь чи галзуурц юм гэж хэлж байгаа. Буюу өөрийнх нь амьдрал дээр те анхны хайртай хэлсэн юмыг нь кинонд оруулсан гэсэн үг. За энэ киноны гол дүрээ эрэгтэй мөн л адил сүүлд нь маш их харамсаад те би хайртай хүндээ ямар буухай зүйл хийсэн бэ гэдгийг ухаарад нөгөө эмэгтэйтэй хайртай хүнтэй те сэтгэлээ илчлэх гэж оролцсон боловч нөгөө эмэгтэй нь 2 чихэндээ гэмтэл аваад нас орчдөг буюу яг нөгөө өхлийг нь кинонд дүрсэлсэн гэсэн үг. Хайртай бүсгүй нь яг үхэж явах мөчөд сэтгэлээ илэрхийлээд ингээд нөгөө бүсгүй нь гаран дээр ингээм амьсгал хураадаг. За энэ киноны хэсэг бол маш алдартай л да. За тэгээ уг киноны дараагийн анги 2 сарын 10-ны өдөр буюу Стивен Чоугийн анхны хайрын төрсөн өдрөөр нээлттэй хийсэн байдаг. Дурсгалдан зориулсан гэсэн. За мөн түүний тоглосон өөр нэг бүтээл дээр тэрээр жинхэнэ хайр дэргэд минь байхад нандин чадаагүй. Тэгээд алдсныхаа дараа л харамссан. Амьдралд байж болох хамгийн том шанал бол харамсал юм аа. Хэрвээ бурхан надад дахиад нэг боломж өгвөл би түүндээ чин сэтгэлээсээ хайртай гэдгийг хэлнэ гэж тэр кинон дээр хэлсэн. За энэ киноны зохиолыг өөрөө бичсэн буюу яг энэ ярьж байгаа хэсэг өөрөө бичсэн байлээ. Тэгэхээр яг үнэхээр өөрөө харамсаж байгаа зүйлээ л ингээ кинон дээр оруулсан байсан. Тэгээд үүний дараа хийсэн нэгэн киноны зураг авалтаа анхны хайрын чандар байгаа Шинжээний далайн иргэн цэцэрлэг түрээлэнд хийсэн байдаг. За энэ мэдчлэн жүжигчин залуугийн бүтээсэн кино болгоноос нь түүний анхны хайртай холбоотой дурсамжуудыг бид нар олж харах боломжтой. Тэгээ тийм болоод ч тэрөө сэтгүүлчид маш олон удаа асуудаг л та. Та ингээд киногаа
Тэгээ жүжигчин бүсгүүд зориулсан уу? Та түүнийг одоо дурсан сандгүй гэх мэтчлэн асуудаг. Гэхдээ энд бол нэг юм үүсгэсэн эсвэл зөвшөөрсөн хариу ерөөсөө өгөхгүй яжгаад нилээ сүулт штэ. 2023 онд өгсөн ярилцлага дээрээ нэг сэтгүүлч дахиад асуусан юм байна л да. Та одоо ч гэсэн анхны хайраа сананд дурсдаггүй гэж хэлэхэд нь олон үгэлгүйгээр тийм ээ л гэж хэлсэн юм байна. За энэ жил 62 настай жүжигчин маань нэг ч удаа хүнтэй гэрэлж байгаагүй. Одоо хүртэл ганцаараа амьдарч байгаа. Тэгээ нэгэн ярьслахаа үеэр хэрвээ надад өнгөрсөн лөө буцах боломж олдвол би ингэж завгүй амьдрахгүй байсан. Амьдралаа ингэж эргээд харахад амжилтаас илүү чухал зүйл зөндөө байдаг юм билээ. Надад байсан гэсэн юм ярьслаа өгсөн. За тэгээ амьдрал дээрээ ерөөсө баг инээдэг үлдээж үжиж юм аа. За кинон дээр үргэлжил инээдэг ийм хошин шогийнтэй байдлаар өөрийгөө харуулдаг бол их дотогшоо амьдрал дээр. Тэгээд нөх юм яриад байдгүй хүмүүстэй ярилцах нь өөрийг нь маш тухгүй болгочдаг. Тэгээ ямар сайн та найруулагчтай өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлж чадахгүй шүн дунд найруулагчийнхаа зочид бодолтой очоод хаалхан доогуурна гэд бодлоо бичсэн захидлаа ингэж оруулж ирсэн юм байлаа. За тэгээ маш олон хүмүүс түүний камерын өмнө болонтэй бодит байдал дээр хит өөр байдгаа гэж дүгндэг. Тэгээ дотогшоогоо зангаасаа болоод тэр найз нөгөө тун бахтай төрсөн өдрөө жишээлбэл зочид буудалд өөрөө аваад ганцаархнаа тэмдэглэж байсан. Тэгээд тэр үед тодорхой хэмжээний алкогол хэрэглээд ганцаараа тэмдэглэж байсан юм билээ. Тэгээд бодит амьдрал дээрээ баг инээж байгаа нь харагддаггүй гинэ. Тэгээд сэтгүүлчид хүртэл түүнээс яагаад ингэ инээдэг юм бэ гэж асууж исэн. Тэгсэн өөрийн шархаа үзүүлжтэй бусдыг инээлж байгаа би ч одоо яаж инээх вүлээ буюу кинон дээр өөрийнхөө амьдралд туулсан бүх гоник гутарлаа хөвгөлтэй байдлаар харуулцдаг юм байна л да. Тэгэхээр би өөрийнхөө гоник гутралтэй одоо бүх сэтгэлийн шархаа кинон дээр гаргацсан буюу тэр хүмүүсийн инээгээд байгаа зүйл бол миний зовлон байхгүй юу? Ерөөсөө тийм гоё зүйл бол биш. Тийм учраас надад тийм инээгээд ах шалтгаан байхгүй гэж хэлж ирсэн. Тэгээ нэгэн бүтээл дээр хайртай бүсгүнхээ ингээ дээрээс харцсан. Тэгээ хамраас нь нусгоожод байгаа байхгүй хамраас ингээ нусгоожод хүмүүс бол тэр нөгөө хайртай бүсгүн доор нагаа тэгээ киног үзэхдээ үе хамрынхантай нусн гойжлооч тэгэж инээлтжсэн бол тэр хэсэг дээр юу хэлсэн бэ гэхээр одоо хүртэл арай гэж тиссэн байтал чи намайг тэг ингээ орхиод чи хүртэл намайг орхиод явчих юм бол би яаж амьдрах юм бэ гэж хэлдэг. Тэр нусн гоожж байгаа. Тэр киноны хэсэгтэр. Тэгээд тэр нь бас л хайртай бүсгүйгээ алдсан шүү дээ. Тэгээд тэрийг нэг хошин шогийн байдлаар хайртай бүсгүүдийг хэлж байгаа үгээл кинон дээрээ тусгаж оруулсан гэсэн үг. Тэгэхээр одоо ингээд яг энэ түүхийг сонсоод тэр кинонуудыг үзэх юм бол айгүй тийм гунигтай ч гэдэг юм уу тэр талаас их харагддаг юм байлаа. За баярлалаа. Нөгөө үнэхээр сонирхолтой дээрээс нь ямар хэцүүч гэмээр юм битээ. Хоёрыг адилхан төсtöөл хүн ярьчлаа тийм ээ. За баярлалаа. Энэ хүргээ нэвтрүүлгийн өндөрлөлийн студид хөтлөж чанцаа Амын найруулагчаар ундрах нар ажиллаа. Нэвтрүүлгийн хамтраалагчаар Арж Жанчуулангийн анхны ундрагаас авсаар ханхата Жанчуулан мөн Your Home Your Zone Best Bedroom Баян зүрх салбарт агуулгах чөлөөлөх бодолтой зарласан байна. Үргэлжлүүлэн та бүхэн маань амар цаг нэвтрүүлгээ улаан сонсороо түргаштай баярлалаа. Баярлалаа.